6 сарын 21 нь энэ бол хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө. Өөрөөр хэлэх юм бол энэ өдөр онцгой нэгэн энергитэй өдөр. Тэгэхээр урд өмнөх видеонууд дээр хүмүүс эрт хэлэхгүй яасан бэ? Бид нар бэлдэх байсан иймэрхүү энергитэй өдрүүдийг ямар нэгэн портал нэгддэг, ямар нэгэн амжилтын хаалга нэгддэг ийм өдрүүдийг урьдчилж заавал биднэрт хэлж байгаарай. Битгий тулгаж, цагийн тулгаж хэлээрэй гэсэн хүмүүсийнхээ хүсэлтийн дагуу өнөөдрийнх 6 сарын 21-нд болох өдрийн талаарх дуулгах видеого өнөөдөр хийж оруулж байна. За тэгэхээр 6 сарын 21 нь бол бүтэн сая өдөр таарж байгаа маргааш тий. Тэгэхээр маргааш бид нар юу хийж болох вэ гэдэг талаар маш ойлгомжтойгоор тайлбарлаад өгье. Юу хийж болох вэ? Бас юу хийж болохгүй вэ гэдэг талаар маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх болно. Хэрвээ та яг өнөөдрийг хүртэл намайг subscribe хийж манай хуудас дээр нэгдэж амжаагүй байгаа бол яг subscribe дарж хуудастай минь нэгдээрэй. Ингэснээрээ та далд ухамсар гэж юу вэ? Яаж өөрийнхөө тархийг програмчлах вэ? Яаж rewiring буюу дахин програмчлах вэ? Яаж өөрийнхөө хувь тавилангийнхаа эзэн нь байх вэ? Яаж кармаг яаж устгах вэ? Яаж өөрийнхөө бага насны травмаг эдгэх вэ? Яаж өөрийгөө амжилт руу, сайхан амьдрал руу хөтлөх вэ? Яаж өөрийгөө өөрчлөх вэ? Яаж энерги өөрчлөх вэ гэдэг энэхүү чиглэлийн сэдвүүдийг би энэ суугуудаараа үн төлбөргүй заадаг байгаа. Тийм учраас танд хэрэгтэй мэдээлэл байх болов. Тийм учраас яг subscribe дарж манай хуудастай нэгдээрэй. За ингээд эргээд орцгой сэдв рүүгээ. За астрономи үүнийг бол бид нар хамгийн чухал буюу элбэг дэлбэгийн бэлэгдлийн өдөр гэж нэрлэдэг байгаа. За бид нар бага ангиасаа л хамгийн сайн мэдхээр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө. Тэгэхээр энэ өдөр бидний нар бол хамгийн дээд хэмжээндээ хүрдэг буюу нар бол хамгийн пик, хамгийн оргил үе дээр хүрдэг. Тийм учраас бид нар энергүүдийг бид нар нарны элчнээс бид нар маш их энергүүдийг авдаг. За тэгээ бид нарын наран сүлжээ хүрд гэж бидний биедээ 7 хүрд дотор наран сүлжээ хүрд гэж байдаг тий. Зүрхэн хүрдний доод талд нь наран сүлжээ хүрд гэж байдаг. Тэгвэл энэ наран сүлжээ хүрд маань өөрөө шавшир өнгөтэй байдаг. Тэгэхээр үүнийг бид нар алтан нартай зүйрлдэг тий. Тийм учраас 6 сарын 21 бол маш хүчтэй энергитэй өдөр. Тэгэхээр энэ өдөр юу хийж болох вэ? Сайн сонсоод аваарай. Бас бусадтайгаа шеэрлээрэй гэж хүсмээр байна. За тэгэхээр энэ өдөр бид нарын хамгийн ихний хийх ёстой зүйл бол анализ. Тэгэхээр жилд 12 сар байдаг. 12 сарын тэн хагас нь өнгөрсөн. 6 сарын 21 хүртэл 6 сарын 20 хүртэл бид нарт оны эхний 6 сар буюу тэн хагас нь өнгөрчлөө. Тэгэхээр энэ оны 6 сард эхний 6 сар таны 1 сарын 1-нд та магадгүй мөрөөдлөг бичсэн байх, өөрийнхөө зорилгыг бичсэн байх, 2026 оны зорилгыг бичсэн байх. Тэгвэл энэ 26 оны зорилго бичсний маань эхний 6 сар нь өнгөрчлөө. Тэгвэл таны аль зорилгууд биелсэн, аль зорилгууд нь биелээгүй. Цаашид юу хийх хэрэгтэй? Таны энэ 6 сарын хугацааны өдрүүд рүү эргээд харах юм бол ямархуу өдрүүд өнгөрөв? Дандаа ер нь баяртай өдрүүд их байв уу, гонигтай өдрүүд их байв уу, танд ямар хичээлийг заах гэсэн өдрүүд байваа гэдгийг маш сайн анализ хийх хэрэгтэй. Хэрвээ бид нар анализын үе шатыг алхасгал юм бол бид нарт төдийлөн сайн өөрчлөлт ирэхгүй. Та нар маань мэдж байгаа ямар компани захирлууд компанида заавал санхүүдээ үйл ажиллагаанда анализ хийдэг. Анализ хийгээд энэ нь болсон байна, энэ нь болоогүй байна. Бид нар ингэх ёстой гэж цаашдынхаа чиг хандлагыг тодорхойлж өнгөрсөн дүгнэлт хийдэг. Тэгвэл яг тэрнтэй адилхан бид нар өөрсдөө бас анализ хийх ёстой. Тэгэхээр 2026 оны эхлээд 6 сар болсон байна. Тэгэхээр 6 сарын хугацаанд та юу хийж чадаагүй? Яг энийг суугаад цаасан дээр бичээрэй. За өнгөрсөн 6 сарын хугацаанд анализ хийнэ. За 2 дахь бид нарын хийх ёстой зүйл. Дараагийн 6 сард юу хийх тухайгаа бичнэ. Өөрөөр хэлэх юм бол 6 сарын 21-ээс он дуустал буюу 12 сарын 31-ний хүртэл би жилийн дараагийн хагаст би ямар юу хийх вэ? Ямар зорилго тавих вэ гэд өөртөө тухайн жилдээ хийх 3 зорилго тавина. Тэгээд мэдээж тэр зорилгодоо хүрэх зорилтуудаа бичнэ гэсэн үг. Тэгэхээр 3 том зорилго бичнэ.
хичнээн гэсэн. За энэ бол бид нарын хийх хоёр дахь алхам. За 3 дахь алхам маань тухайн өдөр 6 сарын 21-нд буюу маргааш ганцхан өдөр хичнээн амралтын өдөр таарч байгаа ч гэсэн та чадах хэмжээгээр өглөө эрт нар мандах үед 10-аас 20 минут тайван нарны энергийг аваад суугаарай. Одоо Монголд харьцангуй дулаахан болж байна. Тийм учраас гадаа гараад, богд ууланд гараад, эсвэл та хөдөө байгаа бол хөдөө, тэ цаахан уул ус руугаа гарч байгаад 10-аас 20 минут нарны элч рүү хараад тайван суух хэрэгтэй. Энэ үед бид нар тэр одоо нөгөө оргил үе дээрээ ирсэн байгаа тэр нарнаас маш гоё энергийг авч чадна. Энийг заавал хийгээрэй. Энэ бол биднэрт маш сайхан энергийг өгнө. Энерги бол маш чухал. За ингээд сонсоод өнгөрч болохгүй манайхаа энийг заавал хийх хэрэгтэй. Одоо бүх зүйл энерги гэдэг байгаа тийм. Бүх зүйл энерги. Таны энерги ямар вэ? Таны амьдрал тийм байна. Тийм учраас бид нар энэ бүгдийг юуны төлөө хийгээд байгаа юм? Өөрийнхөө төлөв байдал, өөрийнхөө состояние, тийм. Өөрийнхөө энергийг дэвшлүүлэхийн тулд бид нар эдгээр зүйлүүдийг хийгээд байгаа гэсэн. За тийм учраас та нар маань саяных зүйлийг хийх нь. За 4 дахь зүйл нь болохоор хамгийн чухал зүйл healing part буюу өөрийгөө эдгэх зүйлийг заавал хий. Тэгэхээр 6 сарын 20-нд буюу өнөөдөр тэгээд 6 сарын 21-нд буюу маргааш энэ хоёр өдөр бол ерөөсөө алдаж болохооргүй өөрийгөө эдгэх өдөр. Тэгэхээр өөрийгөө эдгэх өдөр гэхээр яах юм? Таны өнгөрсөнд олж авсан, бага наснда олж авсан өнөөдрийг хүртэл хойшлуулад явж байгаа тийм. За нэг цаг нь болохоор тэгэндээ, нэг бясалгалд явандаа, нэг йогад явандаа, нэг өөртөө ховсын эмчилгээ авандаа, нэг өөртөө сэтгэл зүйчдэр очиндоо гэд бодоод явж байгаа тэр зүйлийг өнөөдөр хийх хэрэгтэй. Ерөөсө тохиромжтой цаг гэж байдаггүй манайханд. Бид нар өөрсдөө боломжийг бий болгоод хийх хэрэгтэй. Ялангуяа ийм өндөр vibration хэлбэлцэлтэй, өндөр энергитэй өдрүүдэд цэвэрлэгийг заавал хийх хэрэгтэй. Бид нар мэдэн штэ. Цагаан сар болохоос өмнө бид нар гэр орноо цэвэрлээд, тэ цонх монхоо угаагаал хаалга үүдээ цэвэрлээд ингээд хийдэг. Цэвэрлэгээгүйгээр ерөөсөө бид нар альва нэг өөрчлөлтийг хүлээж болохгүй. Тэгэхээр энэ үлдэж байгаа 6 сардаа ч гэсэн бид нар цэвэрлэгээгүйгээр орж болохгүй. Тэгэхээр цэвэрлэгээ гэдэг маань юу хэлээд байгаа вэ гэвэл арай өөр төрлийн цэвэрлэгээ. Өөртөө байгаа өнөөдрийг хүртэл арилгаж чадаагүй үүрээд явж байгаа, өөрөө мэдээд мэдэхгүйгээр далд хумсартаа өөрөө дагуулад явж байгаа тэр айдсуудыг, тэр гомдлуудыг бүгдийг та одоо мэрэгчлийн чадварлаг хүндийн тусламжтайгаар арилгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хэрэг мөнгө төрөнийх нь боломж нь байгаа бол танд боломж байгаа бол ер нь боломжийг өөрөө бий болгоод ховсын эмчилгээнд орох хэрэгтэй. Яагаад гэвэл ховсын эмчилгээ маань танд өнгөрсөн давсан айдас, өнгөрсөн давсан гомдол, үзий ядалт, трама, бага насны трама, гэмтийн сэтгэл зүйн цочролтэй, гэмтэл, сэтгэлийн гэмтэл гээд эдгээр зүйлүүдийг маань устгаж өгдөг, арилгаж, энерги маань цэвэрлэж өгдөг маш чухал зүйл. Тийм учраас энэ одоо энергийн өндөр давтамжтай өдөр амжиж цаг аваад ховсын эмчилгээнд орж өөрийнхөө одоо нөгөө гомдлуудыг, айдсуудыг харьцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл идрэл healing чухал. Healing маш чухал. Тэгээд зарим хүмүүс маань яг ингээд энэ эдгэрэх гэдэг зүйл дээр өөрийнхөө сүйдвэртэйг ажиллах гэдэг өмнө видеон дээр ч гэсэн ярьлаа тийм. Яаж өөрийнхөө сүйдвэртэйг ажиллах вэ? Яаж өөрийгөө эдгэх вэ? Яаж өөрийгөө сүнслэг төвшөнд өөрийгөө ангааж одоо тэр сайхан орчлон ертөнцийн энэ хязгааргүй орчлон ертөнцийн эд баялаг, эрх чөлөө, хайр, харилцаа гэдэг зүйлүүдийг авах уу? Энэ боломжууд бол квант талбарт бол байгаа. Бид нар өөрсдийнхөө энергийн төвшинтэйгээр өөрийнхөө энергийнхаа хэлбэлцлээр одоо шүүж авдгийг бид нар ойлгочлаа тийм зөндөө ярьлаа. Зөндөө тэр талаар мэдээллүүдийг одоо ярьж байна. Тэгэхээр энийг бол ойлгочлаа. Тэгэхээр одоо бид нар энэ зүйлийг авах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өнгөрсөн видеон дээр та нар маань үзээгүй бол үзээрэй. Өнгөрсөн видеон дээр би яаж өөрийнхөө сүйдвэртэй талтайгаа ажиллах вэ? Өөрийнхөө бага наснд авсан тэр шархаа одоо нөгөө нэг яг юуны хэлээр ярих юм бол эмнэлгийн хэлээр ярих юм бол нөгөө биеийн дээр байгаа шархыг ингээд лентментээр эдгэхгүйгээр
идэ буглаагийн гаргахгүйгээр ингээд дээрэс нь таглаад тавьцсантай адилхан. Тэгэхээр та хэрвээ өөрийнхөө биеийнхээ шарахыг ерөөсөө тэр идэ бэрийг гаргахгүй цоорлохгүйгээр ингээд дээрэс нь лент нагаад байвал энэ томорно гэхээс биш багасахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан өөртөө байгаа сэтгэлийн шарах, айдас, гомдол, үзий ядалт за та ихэнх хүмүүстэр аав ээжтэй гомдсон гомдол байдаг. За яг нүүрэн дээрээ бол ярнаа тий би аав ээжтэй гомдохгүй юу гэж хүн өсвөж төрнсөн аав ээжтэй гомддгийг ингээд ярнаа. А гэхдээ яг үнэндээ маш олон хүний өнөөдөр амжилтанд хүрч чадахгүй байгаа. Маш олон хүний өнөөдөр амьдрал дээр нь ирж байгаа асуудал бэрхшээл нь тухайн хүний аав ээжтэй гомдсон гомдлоос болж байгаа. Тэгэхээр тэрийгээ тавьж явуулахгүйгээр тэрийгээ эмчлэхгүйгээр өөрөө аяндаа зүгээр болтгүй. Би дахиад хэлье. Аав ээжээсээ авсан шарахыг бага наснда авсан шарах траума гэж ярьдаг тийм. Энэ өөрөө аяндаа зүгээр болохгүй. Та 80 нас хүрсэн ч 60 нас хүрсэн ч өөрөө зүгээр болохгүй. Тэгэхээр манай Faiz Academy дээр одоо 60 настай өөрөө эмээ болчихсон. 3-4 ачтай гэж ирж байгаа. Тэгээ энэ хүн ховсын эмчилгээнд орохдоо би ээжтэй гомдсон гэж ярьж ирсэн. Тэгэхээр энэ ч одоо цаг хугацаа хэрвээ эдгээдэг байсан бол одоо 60 настай хүн одоо тэртээ 7 наснда аав ээжтэй гомдсон гомдлоо 60 настай гэхэр чинь 53 жил тээж явсан ба штэ. 53 жил хэрвээ тэр өөрөө идэгдэг байсан бол хангалттай идэх хугацаа тийм үү? Тэгвэл энэ бол өөрөө зүгээр байж байгаад идэгдэгвэ гэдгийг нотлогоо. Тэгэхээр аяндаа зүгээр болчихно. Одоо тэгэл тэгж байгаа зүгээр болчдгийн стресснээс өөрөө тэг явж байгаа гардгийн гэж битгий өөртөө тийм хөнгөө хандаарай. Өөрийнхөө сэтгэлд болохгүй байгаа асуудлуудыг заавал одоо шийддэг гэж өөрийгөө хайрладаг нэг нь байгаарай. Тэгхгүйгээр зүгээр одоо ингэж яагаад өөрөө зүгээр болчт юм аа. Гэж болохгүй гэсэн. Тэгэхээр эдгэрэл маш чухал. Өөрийнхөө сүүдэртэй талдаагаа ажиллаж бид нар дараагийн түвшинд гардаг байгаа. Энерги сайтай явна. Яг л тэр сүүдэртэй тал маань бидний нөгөө энергийг аягүй сорж бид нарын одоо мөнгө олоход, хайрлахад, амжилтанд хүрэхэд зарцуулдаг энергийг үзий ядалт, гомдолт, айдас гэдэг зүйлүүд сороод ингээд тэр зүйлдээ зарцуулаад тахаар бид нарт нөгөө амжилтанд хүрэх мөнгө олох энерги байхгүй юу? Мөнгө олох тэр энергийг зарцуулаад ингээд хүмүүс үүнийг мэдрэхтэй би орноосоо босмоог байна. Би ерөөсөө гэрээсээ гармаар байна. Хинтээ ч уулзмаар байна. Хаашаа хаа нэгэн газар алгуулмаар байна тий. Одоо хизээч сэрхгүйгээр унтмаар байна гэсэн янз янзын мессежүүд манайх авдаг. Авдаг шүү бүр хүмүүс гэж бичдэг. Тэгэхээр энэ бол одоо мэдээж хэрэг өөдсөн нэг нь сүлж аргалтай байгаа нэг нь ингэж бичихгүй шүү дээ. Энэ бол үнэхээр аргаа бараад ингэж мессеж бичиж байгаа. Тийм учраас өөртөө хайртай бай. Өөрийгөө эдгэн гэдэг бол нэг мөнгө өрөөд байгаа эсвэл нэг одоо заавал нэг сэтгцийн өвчтөй хүний хийдэг ажил биш. Энэ бол хүн болгоны хийх ёстой. Өөрийгөө анхаардаг, өөрийгөө хөгжүүлдэг, өөрийгөө дараагийн түвшинд хүргэдэг, өөртөө анхаардаг, өөрийнхөө сэтгэл зүйтэй анхаардаг, өөрийгөө хайрладаг хүний үйлдэл. Тийм учраас энэ эдгэх гэдэг партиг ерөөсөө зүгээр өнгөрөөж болохгүй. Хүмүүс болохоор ихэвчлэн нөгөө нэг өөрийнхөө юм сэтгэл зүйн одоо хэцүү байдлыг, сэтгэлээр унсан байдлыг ийм нөгөө нэг юм одоо нөгөө юугаар тэ шоугаар төр зүрийн тайтгарлаар төр зүрийн шоу цэнгийн төр зүрийн маазрал тэ хошин төр зүрийн ийм хошин шогийн инээдэр дарахыг хичээдэг. Тэгэхээр энэ нөгөө даравч талтай нь боловч бултай нь гэдэг шиг л юм болно. Тэгэхээр энийг эдгэх хэрэгтэй. Зүгээр эндээсээ биш бүр гүнээсээ эдгэх хэрэгтэй. Тэгэхээр ялангуяа энэ маань 6 сарын 21-нд маш холбогдно. Ягаад гэвэл наран сүлжээ хүрд маань бидний одоо хүүсний нүхнээс дөрвөн одоо хуруу дээр байрладаг наран сүлжээ хүрд. Тэгэхээр наран сүлжээ хүрд маань өөрөө бидний гомдол айдастай харьяалагддаг. Бидний гомдол үзий ядалт айдас наран сүлжээ хүрдэн дээр очиж хоримтлагддаг. Бид нар хүнд гомдоод олон жил яваад ах тусам бидний нөгөө нэг наран сүлжээ хүрдний тод шар өнгө улам бүдэг болж зөв тишээ ирэх хэрэгтэй байсан бол буруу тишээгээ эргэж эхэлдэг. Ингээд нөгөө гэрлэн бүдгэрч эхэлдэг. Ингээд бид нарын энерги өмж эхэлдэг. Тийм учраас энэ 6 сарын 21-ний өдөр энэ наран сүлжээ хүрдийг маш сайн идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ өдөр бид нар одоо өөрийгөө эдгэх хэрэгтэй гэсэн. За дараагийн нэг зүйл нь болохоор талархал хэлэх хэрэгтэй.
Одоо бид нар өглөө түрүү ярьлаа шүү дээ. Өглөө эрт босоод одоо богд ууландаа ч юм уу гараад нар мандаж байгаа үед нарны энергийг аваад одоо 10-аас 20 минут зүгээр сууна гэдэг тий. Ингээд дотор руугаа төвлөрч сууна. Энэ үедээ талархал хэлэх хэрэгтэй. Тэгэх юм бол бид нарт одоо маш сайхан одоо амжилт болж өгнө. Тийм учраас талархал бол бидний энергийг өсгөдөг хамгийн хүчтэй зүйл. Бидний хэлбэлцлийг өсгөдөг маш чухал зүйл. Байгаадаа талархах болгонд байхгүй бүхэн ирнэ. Байгаадаа талархах хэрэгтэй. Өнөөдөр амьд яваадаа харж байгаадаа хоёр гар хоёр хөл маань байгаадаа амьд сэрүүн байгаадаа ахаад л нэг сайхан өдрийг харах одоо заяа харах нүд хувь тавилан заяасан талархах хэрэгтэй. Энэ бол бид нарыг дараагийн шатанд авчирна. За дөрөв дахь зүйл нь бол талархал хэлэх. За тав дахь зүйл нь болохоор байгаль талхах. Ингээд мэдээж бид нар одоо ууланд гарцсан бол тэгэл 10 минут суух гэж ууланд гарахгүй шүү дээ. Тэр учраас богд уул руугаа явган ирэх. Ингээд нэг цагийг зориулах хэрэгтэй. Нэг цаг. Тэгэхээр ганцхан маргааш өглөө нар мандах үед ууланд гараад нарлуу харж 10-аас 20 минут суугаад талархлаа хэлээд ингээд алхаад буугаад утас одоо сошиал медианаас хол ингэж нэг цагийг өнгөрөөх нэ. Маргааш угаасаа бүтэн цаг удаа таарч байна тий. Бүр азтай тэгж таарч байна. За дараа нь одоо хурж ирээд өөрийгөө өнгөрсөнд тавьж явуулна. Хавсын хэмжлэгэнд орно. Өнгөрсөнд авсан гомдол, үзий адалтай айдас тэр зүйлүүдийг ажиллаад энерги цэвэрлэнэ. Өөрөөр хэлэх юм бол нөгөө бид нар гэртээ ирээд гэрээ цэвэрлэдэг шиг өөрийгөө цэвэрлэнэ. За ингээд өөрийгөө цэвэрлэсний дараа бид нар өнгөрсөн 6 сар түрүү хэлсэнтэй өнгөрсөн 6 сарын 1 сарын 1-ээс 6 сарын 20 хүртэл ямар зорилгууд биелсэн, ямар нь биелээгүй, ихэвчлэн та ямар мэдрэмжийг мэдэрч байв. Ихэвчлэн уйтар гоногтай байв уу? Ихэвчлэн одоо жаргалтай байв уу? Аз жаргалтай байв уу? Баяр баясгалантай байв уу? Гонигтай байв уу? Ямар мэдрэмжийг мэдэрч байв. Тэдгээрийг бичнэ. Дараа нь ирэх 6 сар хамгийн том 3 зорилгыг бичнэ. Ирэх 6 сар буюу 6 сарын 21-ээс 12 сарын 31-ний хүртэл юу хийсэн байх вэ гэдэг энэ 3 том зорилгыг бичин доор нь зорилтуудаа бичиж болно. За ингээд дууссаны дараа цэвэрлэгээ хийлээ, ховсын эмчилгээнд 1 цаг хорлоо, өнгөрсөндөө анализ хийлээ, ирээдүйдээ анализ хийлээ. Үүний дараа бясалгал хийнэ. За ингээд YouTube-ээс дурын нэг бясалгал хийж болно. Хүүхэд насны бясалгал бас хийж болно. Дотоод хүүхдэд сонсох бясалгал хийж болно. Энергийг дээшлүүлэх бясалгал хийж болно. Долоон хүрдээ нээх бясалгал хийж болно. Ямар ч хийж бясалгал хийж болно энэ таны сонголт. Ямар ч бясалгал хийсэн бэ? Эдгээр зүйлүүд бидний сайхан сэтгэлийг онгойлгож, энергийг, давтамжийг дээшлүүлж өгдөг. Тийм учраас маргааш ерөөсөө одоо сөрөг зүйлүүдээс хол байна гэсэн үг. Жишээлбэл хов ярих, хүм уулах, хэрэлдэх, маргалдах, тий? Худлаа ярих, хулгай хийх, магадгүй гэдэг зүйлүүдээс хол байх хэрэгтэй. Тэгээ болж игэл бас хандив өгвөл сайн. Одоо тий янз бүрийн тийм төрийн бус байгууллагуудын юуг мэддэг бол одоо хаягуудыг мэддэг бол дансуудыг мэддэг бол тийшээгээ данс өгөөд данс руу нь одоо хандив өгнө. Гэтэ энийг зарлахгүй гэр хийнэ. Зарлахгүй. Ерөөсө би одоо нөгөө нэг өөрчлөгдөж байна манай хаан хүй хай би одоо хандив өгж байна хүй хай эсвэл би хандив өгчлөө ерөөсө зарлахгүй. Ерөөсөө биднэрт нэг баримтлагдаг чухал зүйл байдаг. Бусдад тусалснаа март. Хэрэг та бусдад тусалсан бол тий одоо ядарч яваа нэгэнд тухайн үед тус болсон бол түүнийг шууд тэр даруйдаа март. Тэр маань орчлон ертөнцөөс танд хэд нугалагдаад ирнэ. Хэрвээ та танд хэн нэгэн хүн муу юм хийсэн бол түүнийг бас март. Мартахгүй ингээл одоо тэр надад ингэсэндээ тэгсэндээ гэж яваалах юм бол энэ таныг өвчлөж таны энергийг унгаана. Тийм учраас март.
3 зүйлийг март гэж хэлдэг. Түүний нэг нь хүнд ямар нэгэн тус хийсэн бол түүнийг март. Хэн нэгэнд гомдсон бол, хэн нэгэн танд муу зүйл хийсэн бол түүнийг март. Ойлгож байна манайхаа. Тэгэхээр би доор одоо энэ description хэсэг дээр би өөрийнхөө пэйжийнхаа линкийг үлдээгээд явна. Тэр пэйжээр холбогдоод түрүүний дээр идэвхрэлийнхаа хэсгийг цаг аваад манай дээр орос хувьсчинч байгаа, монголч байгаа, цаг аваад ороорой. Мөн дээрээс нь ганцаарчилсан хөтөлбөрт орж ер нь би ингэж ганц өдөр одоо тэгээ энергийн давтамжтай ганц өдөр юмаа хийгээд үлдээхгүй. Ер нь би ингээ өөртөө ажилламаар байна. Өөрийгөө олгомоор байна. Өөрийгөө эдгэмээр байна. Өөрийгөө зарчимтай болгомоор байна. Өөрийгөө одоо тэгээ сайн талаас нь ингэж одоо нөгөө хичээлмээр ингэж бодож байгаа хүмүүс байх юм бол бас надтай холбогдоод ийм хөтөлбөрт хамрагдаж болно. Одоо нөгөө тамирчин хүмүүс яг нөгөө нэг фитнес яваад л ингээд хичнээн сар хичээллээд өөртөө хичээлдэг шиг бид нар энэ сайхан амжилтуудад хүрэхийн тулд бид нар өөрийгөө зам байдлыг өөрчлөхийн тулд бид нар өөрийнхөө зуршлыг өөрчлөхийн тулд энергийг өөрчлөхийн тулд орлогыг өөрчлөхийн тулд бид нар өөртөө ажиллах хэрэгтэй. Бид нар өөрийгөө өөрчилсөн цагт амьдрал өөрчлөгдөнө. Үүнийг бурхан биднэрт хэлсэн байгаа. Та өөрийгөө өөрчлөх юм би таны хувь тавиланг өөрчлөнө гэж байна. Бидний хувь тавилан бидний зан чанар. Бидний зан чанар бидний хувь тавиланг бүтээдэг. Бидний зан чанар юу бүтээгээд байгаа юм? Бидний үйлдэл буюу зуршил бүтээгээд байгаа. Зуршлыг юу бүтээгээд байгаа юм? Бидний үйлдэл. Үйлдэлийг юу бүтээгээд байгаа юм? Бидний identity буюу бидний өөрийгөө харах үйлдэл, харах үнцэг. Жишээлбэл бид нар өөрийгөө би нэг удаа ийм өөртөө итгэлгүй, би нэг ийм увайгүй, арчаагүй амтэн юм а гэж өөрийгөө дүгнэх юм бол бидний үйлдэл автоматар тийм байна. Угаасаа намайг хүн ямар тоох биш. Угаасаа ямар би сайн хүн биш. Тийм би муу хүн. Тэгээ яасан. Тийм би муу хүн гэдэг зүйлийг яг ингээ баталж байгаа юм шиг үйлдэлүүдийг гаргадаг. Эсвэргээрээ танд намайг хүн болгон үнэлдэг. Би айгүй attractive те би айгүй хайр татсан, би хайрлагдсан, би хайр татсан. Надад хүн болгон дуртай, намайг хүн болгон баярлуулдаг, надад хүн болгон одоо сайхан ханддаг гэсэн тийм identity буюу тийм одоо өөрийгөө тодорхойлох харах үнцэг байх юм бол таны үйлдэл тийм байна. Та хүн болгонд туслаад, хүн болгонтой ээлдэг зөөлөн харьцаад, хүн болгонтой ингэн. Тэгэхээр энэ бидний одоо харах үнцэгтэй тэрнээс бүх зүйл. За тэгээ энэ харах үнцгийг өөрчлөхийн тулд бид нар ер нь энэ өөртөө байгаа травмануудыг, өөртөө байгаа болохгүй байгаа амьдралд өнөөдөр одоо ирж байгаа бэрхшээлүүдийн 98% нь таны аав ээжтэй гомдсон гомдлоос үүдэлтэй. Тэгэхээр хүмүүс айгүйх эсэргүүцдэг. Бидний дотор ингэ эсэргүүцэл гэдэг юм айгүйх явдаг. Сапра дэрнэ да. Энэ яадаг вэ гэхээр үгүй шүү дээ. Би аав ээж хоёртой юу гэж гомдох уу бид рүү хэлсэн те. Өсгөж хүмүүжүүлсэн аав ээжтэй гомдно гэж юу байдгийг, тийм хүн гэж юу байдгийг, аав ээж хоёр чинь чамд сайн сансан болохоос биш гээд ингээд бид нар логикоор тэгж ярина. Манайхаа логикоор тэгж худлаа ярина. Тарих бол дандаа худлаа ярина. Тарих бол юмыг дандаа худлаа дүгнэн. Тань тарих бол таны дайсан болчиход байгаа өнөөдөр. Таны өнгөрсөн дүгнэлт хийгээд өнгөрсний амьдралыг чинь дахин авчираад өгöd байгаа зүйл таны даалт хумсаа буюу таны тарих. Тэгэхээр тархинд заримдаа бид нар чи дугаа бай те shut up гэж хэлж болно. Яг үрийнд заримдаа худлаа ярьдаг. Тарих. Та бид нарыг ингээд өсөй хөгжий, маргаашаас эхлээд турыг одоо маргаашаас эхлээд англи хэл сурыг одоо фитнест явъя гэхээр дандаа залхуурлын шалтгаыг олж ирдэг, зөрчилддөг. За чи яах юм бэ ядраач тэ өнөөдөр амарчих гэд. Зарим хүмүүс ингээд ховсын хэмжээлгээний төлбөрөө төлөөд цагаа аваад ороод ирэнгүүт орж ирэхийн өмнөхөн за яв интернетд тасарчдаг. Энэ юу болж байгаа вэ? Таны дотоодод эсэргүүцэл болоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол та ховсын хэмжээлгээнд орох юм бол та тэр гомдол, айдас бүх юмаа цэвэрлээд тавьж явуулах гэдэг шүү дээ. Өнгөрсөн давсан бүхэл одоо нөгөө хар бараан, бүхэл трама, бүхэл хар сөрөг юмнуудаа явуулах гэдэг. Тэгэн гоо таны дотор таны даалт хумсар шинжилэл дургу түүнийг аюул гэж хаад байгаа учраас энэ зүйлээс таныг хамгаалаад зүг зүгээр байж өснө тог тасарчин.
интернет тасарчин. Зүгээр яг ховстонд орохын өмнө хүн та айн эсвэл за волейбол энэ мөнгө одоо ингээ мөнгө маань дэмий өнгөрчвөл яах юм? Эшиг волейболыг ингэснээс энийг одоо юу гэдэг хүнсээ аваад намаа ороод март ороод хүнсээ авчи эшиг энэ айгуул худлаа байж магадгүй. Онлайнаар ховстон гэж юу байдгийг. Тэгээ үр дүн гарахгүй. Эдгээр зүйлүүд маань таны дотор байгаа таныг өсгөхөд хөгжөхөд таныг одоо нөгөө өөрийнхөө энэ сөрөг бүх зүйлээ цэвэрлэхэд эсэргүүцэл үүсгэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ эсэргүүцлийг өгөнд нь ороод за тгий гэдэг юм бол хязгаарч хөгжихгүй, хязгаарч өсөхгүй, хязгаарч цэвэрлэгдэхгүй. Жишээлбэл одоо нөгөө та өвлөө босоод гүймээр байдаг. Гүйхгүй бол одоо баян өөрөө одоо нөгөө амар амгалан тав тухтай зүйлийг сонгоод өвлөө ерөөсөө гүйхгүй байгаад тах юм бол та нөгөө өөрийгөө биеэ хөгжүүлнэ, турн барина гэсэн зорилготой хүрэхгүй. Яг тэрнтэй адилхан таны дотор ийм саад бэрхшээлийг олж ирээ таныг айлгаал чи ховсноос гарахгүй бол яах юм, чи ганцаараа байгаа штэ, чи сэрэхгүй бол яах юм. Тэгээ энэ бүгд худлаа. Тэгээ ийм зүйлүүдийг танд ингээ өгөөд айлгаад ангууд тэрэндээ одоо эвлэрэл яшиг нэрээд их юм шиг байна гэдэг ингээд ингэчих юм бол та дотоод зөрчилдөө дарагдаад түүнийхээ өвгөнд ороод ингээд нөгөө өсөлт хөгжөлт гэдэг зүйлсээ хоёр гараа өргөд бууж өгсөн гэсэн. Тэгэхээр ингэж болохгүй тий. Бид нар амьдрал бууж өгсөлүүд байдаг. Гэхдээ өөрийгөө өсгөхөд, хөгжүүлэхэд, амжилт руу явахад, өөрийгөө эдгээхэд бууж өгнө гэж байх. Үүнд заавал хийх хэрэгтэй. Өөрийнхөө сүүтрийг драмаг эдгэх хэрэгтэй. Ялангуяа ийм өндөр хэлбэлцэлтэй, өндөр энергитэй өдрүүдийг ерөөсөө зүгээр өнгөрөөж болохгүй. Энгийн өдрүүдээс хэд дахин хүчтэй байдаг манайхаа. Та 6 сар бясалгал хийх энергийг 6 сарын 21-нд ганцхан өдөр авна. Тэгэхээр энэ өдөр яаж хийгээд ганцхан өдөр өөртөө мацаг байр гэдэг маань хэрүүлээс, маргаанаас, хүм муулахаас детокс, өөрийгөө цэвэрл, өөрийгөө холдуул, утаснаас, сөрөг зүйлээс, интернетээс, сошиал медиагаас. Тэгэхээр ойлгомжтой тайлбарласан байх гэж бодож байна. Тэгээд та нар маань маргааш 6 сарын 21-нд одоо энэ миний өнөөдрийн хийсэн зүйлүүдийг бичиж аваад заавал хийгээрэй. 6 сарын 21 бол хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө, хамгийн өндөр нарны энергитэй өдөр. Тийм учраас таны хүсэл мөрөөдөл бэлдэг, юу хүсэн 9 цагаан хүсэл маань бэлдэг ийм сайхан өдөр байгаа. Тийм учраас та нар маань өөрийгөө эдгэж өнгөрсөн давсан айдас, гомдол, эргэлзээ, сөрөг зүйлүүдээ бүгдийг өнөөдөр тавьж явуулна. Биднэрт маргааш гэж юусоо байхгүй, дараа сард маргааш гэдэг ойлголтууд юусоо байж болохгүй. Тийм учраас яг өнөөдөр энэ бичлэгийг сонссон даруйда манай Voice Academy холбогдож цаг аваад өөрийнхөө сөрөг айдас, гомдол бүх зүйлээ мэрэгжлийн хүнэд тусламжтайгаар арилгуулаарай. Энэ өөрөө арилгаж чадахгүй. Өөрөө та үнэхээр 10 жил одоо сэтгэл зүйчдэр очиж яваа хүн биш л бол та өөрийгөө эдгэж чадахгүй. Биднэрт бие өвдсөн ч гэсэн бид нар эмч чинь ч гэсэн өөрийгөө эмчилж чаддаггүй шүү дээ. Тэр тэгсэн нэг эмч хэрэгтэй. Яг тэрнтэй адилхан та өөрийгөө эмчилж чадахгүй. Энэ бол зүгээр л өөрийгөө хуурж байгаа зүйл. Тийм учраас мэрэгжлийн хүнэд тусламжтайгаар та өөрийгөө эдгэн. Өөрийгөө эдгэн. Гэхдээ мэрэгжлийн хүнэд тусламжтайгаар эдгэн. Үнэ бити мартаарай. Тэгээд та юу ч хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л хэвтээд за тийм гисээ өнөөдөр тийм энергитэй өдрийн гисээ ингээд хэвтээд үйлдэл хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тийм учраас яг одоо заавал үйлдэл хийгээрэй гэж хэлмээр байна. Ингээд 6 сарын 21-ний сайхан энергитэйгээ одоо нэгдээд онлайн хийгээд буюу энергитэйгээ нэгдээд өөрийнхөө юу сансан 9 цагаан хүсэлтэд хүрээд зорилгоод тодорхойлоод эх 6 сарда амжилт бүтээл, эрүүл мэнд, эд баялгаар дүүрэн байхын эрүүлийг дэвшүүлээд энэ удаагийнхаа бичлэгийг өндөрлөж байна. Та нар маань description хэсгээр байгаа пэйж хуудасаар дамжуулаад өөрийгөө эдгэх ховсын эмчилгээний цаг аваад ховсонд ороорой. Дараагийнхаа бичлэгийг үзэхдээ түр бай.